Цаана уу үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Хэрвээ танд манай бичлэгүүд таалагддаг бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Хажууд нь байрлах хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд танд мэдээлэл очих болно шүү. Юуны өмнө их үрсийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдрийн дугаартаа бид илүү сонирхолтой байх үүднээс нэгэн цуврал алуурчны амьдрал, гэмт хэргийн сэтэл, арга барил, хохирогчдын талаар ярихаар бэлтлээ. Ингээд бүгдээрээ хэрэгтэй орцгоё. The Dating Game Killer буюу Rodney James Alcala. Тэрээр 1943 оны 8 сарын 23-нд Техасын Сан Антонио төрж өссөн байх нэ. 1968 оны Лос Анжелес хот. 8 настай Тали Шапиро сургууль руугаа алхаж явбал нэгэн машин хажууд нь зогсов. Тэр өдөр цагдаа Крис Камочо эргүүлийн үүрэг гүйцэтгэж байлаа. Түүнд улсын дугааргүй шаргал өнгийн машин бяцхан охиныг дагаж байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд нэгэн эргэн охиныг машиндаа суулгаж байгааг хараад сэжиг төрөөд цагдаад мэдгдсэн байна. Камочо очоод хаалгыг тогшоход удалгүй нэг залууг хаалгыг нээсэн. Камочо хожим тэр мөчийг хизээж мартаж чадахгүй гэж дурдсан байдаг. Түүний царай нь маш муухай аимшигтай харагдаж байсан гэж тэрэлжээ. Залуу би шүршүрт орж байна, хувцас өмсчөхөд гараад очие гэж хэлсэн бөгөөд Камочо түүнд 10 секундыг өгч хаалгыг нээсэнгүй орхисон байна. За 10 секундын дараа залуу хаалгаа нээхгүй байсан тул тэрээр хаалгыг өшөглөн онгойлгоход гал тооны шалан дээр цусандаа бодогдсон бяцхан охин хэвтэж байлаа. Бүгд түүнийг нас барсан гэж бодсон гэхдээ хэсэг хугацааны дараа охин амьсгалах гэж оролдож эхэлсэн байна. Тали охин амьд үлдсэн. Хэрвээ тэр өдөр цагдаа Камочо хаалгыг эвдэж ороогүй бол Тали Шапиро Родни Алкалагийн гэрийн шалан дээр нас барах байсан гэж мөрдөгчөд хожим нь хэлсэн байдаг. За гэрийг нь шалгаж байх үед цагдаа нар камер, гэрэл зургийг хэрэгсэл мөн маш олон тооны бага насны охидын зургийг олсон. Гол сэжигт нь 25 настай Родни Алкала байсан боловч тэр гэрийнхээ арын хаалгаар зүхтаж чадсан. Удалгүй холбооны мөрдөх товчоо буюу FBI түүнийг хамгийн их эрен сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтанд оруулсан. Гэвч Алкала Нью-Йорк руу зүхтаж шинэ амьдрал эхлүүлж чадсан байдаг. Тэрээр кино урлагийн сургуульд элсэн ойрч, найз нөхөдтэй болж хүмүүсийн итгэлийг амархан олж байсан. За гэвч түүний нөгөө дүр төрх нь тун удалгүй дахин ил гарсан байдаг. 1971 онд 23 настай онгоцны үйлчлэгч Корнелия Крил амиа алдсан байдалтай олдсон бөгөөд тэрээр орон сууцсандаа боомлогдож хөнөөгдсөн байдалтай олдсон байдаг. Энэ хэргийн сэжигтнийг олоогүй учраас энэ хэрэг нь олон 10 жилийн турш эзэнгүй үлдсэн хэрэг байсан. За тухайн үед мөрдөгчөд Родни Алкалаг огт сэжиглээгүй. Учир нь тэр нэрээ Джон Бергер болгож өөрчилж Нью Хэмпшир мужийн охидын урлагийн цусланд ажиллаж байсан. За гэвч нэг өдөр хоёр охин шуудангийн салбарт FBI-ийн эрен сурвалжилж байгаа хуудсыг хараад маш их гайхсан. Ингэж Алкала баригдсан. За гэвч Тали Шапирогийн гэр бүл улсаас гарчихсан байсан тул гол гэрч байхгүй болсон. Үүний улмаас прокурорууд түүнд ял оноож чадахгүй байдал хүрсэн. За тэгэхээр тэрнийг тохиролцоо хийхийг ятгсан байгаа. Хүүхдийн хүчирхийллийн хэргийг хүлээн зөвшөөрсөний төлөө харьцангуй хөнгөн ял оногдуулна гэж түүнд амласан. За тэрээр ердөө 34 сарын хугацаанд хоригдоод тэгээ суллагдсан байдаг. 1977 онд Алкала Нью-Йоркод амьдарч байхдаа 23 настай хөгжимчин Эллен Ховрыг онилсон. За Эллен шинэлэг нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Нэг өдөр тэр сургуу алга болсон. Орон сууцнаас нь олдсон Хуанли дээр Джон Бергертэй уулзна гэсэн тэмдэглэл байсан ч мөрдөгчөд тэр нэрийг Родни Алкалатай холбож чадаагүй. Эллений зогц бүтэн жилийн дараа олдсон. Удалгүй Алкала дахин энгийн иргэн мэт амьдарч эхэлсэн. Тэр Лос Анжелес Таймст ажиллаад хурмын зураг авч бүр телевизийн халдвартай The Dating Game болцооны нэвтрүүлэгт оролцогчоор сонгогдсон байдаг. 1978 онд Америкийн алдартай The Dating Game нэвтрүүлгийн хөтлөгч Jim Lange 1-р зэрэглэлийг хэмээн Родни Алкалаг танилцуулж байсан. За түүнийг амжилттай гэрэл зурагчин гэж үзүүлсэн ч үнэн хэрэгтээ Алкала тэр үед айл хэдийн эмэгтэй аминд хүрчихсэн цуврал алуурчин болчихсон байсан.
Хожим Родни Алкала 1970-ад онд 7 эмэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутай тогтоогдсон. Тэрээр 1979 онд 12 настай Робин Самвиг хулгайлж хөнөөсөн хэрэгт яллагдсан. Робин балетынхаа сургалт руугаа явж байхдаа алга болсон. Бараг 2-7 хоногийн дараа түүний цогцыг Лос Анжелес мужийн хойд хэсгийн Сан Габриэлийн уулнаас олсон байдаг. Уг хэргийг хожим хариуцсан ажиллаж байсан прокурор Мэд Мёрфи дейтинг геймд оролцсон энэ хэргийн хамгийн хачирхалтай хэсгүүдийн нэг. Энэ цуврал алуурчин өөрийнхөө нарциссист зан бардамнал өөртөө хит итгэлтэй байдлыг харуулсан гэж тайлбарсан байдаг. Алкала 1978 онд тус нэвтрүүлэгт оролцсон ба тухайн үеийн продюсер Майк Мэдьюгер болон оролцогчийг сонгон шалгаруулдаг Эллен Мэдьюгер нар түүнийг оролцуулах хэсэгдэр санал зөрөлдөж байсан. Тэр үед өнөөгийн шиг суур шиг хяналтын технологи үндэсний мэдээллийн сан байгаагүй учраас шоуны багийнхан Алкалагийн гэмт хэргийг өнгөрсөн түүхүүдийг огт мтээгүй байсан. Эллен түүнийг царайлаг эмэгтэйчүүдэд таалагдах төрхтэй гэж үзсэн бол Майк түүний зан авирт эвгүй зүйл байгааг мэдэрсэн. Майк хэлэхдээ түүнд намайг тавгуудуулах нэг төрлийн нууцлаг хачин уур амьсгал байсан гэж дурдсан байдаг. Дейтинг гейм шоуны дүрм нь болоод ирэхлээр нэг эмэгтэй 3 эрэгтэй аль нэгээс нь ямар нэгэн асуулт асууж сонгох хэлбэрээр оролцогч ирчүүд харагдахгүй байрлалд суудаг байсан бөгөөд үзэгчдийн дунд маш алдартай нэвтрүүлэг байсан. Алкала оролцсон дугаар эмэгтэй оролцогч Шерл Бэшоу түүнийг чиний хамгийн сайхан мөч юу вэ гэх мэт асуулт асууж байсан. Харин Алкала итгээд сэтгнүр өнгө аястай хариултуудыг өгч байсан. Тухайн үед үзэгчдийг нэлээд инээлгөхөд хүргэсэн. Эцэст нь Бэшоу Алкалаг сонгосон. Гэвч нэвтрүүлэг дууссаны дараа түүнтэй уулзахаас татгалцсан. Тэрээр энэ хүнээс маш хачин мэдрэмж төрж байсан, надад тухгүй санагдсан гэж хэлсэн байдаг. Хожим хүмүүс энэ шийдвэр нь магадгүй түүний амийг аварсан байх гэж үздэг. Родни Алкалагийн талаар анх мөрдөн сурвалжлах үед Калифорнид 5 хүний амийг хөнөөсөн хэргээр буруутгагдаж ял идэлж байсан. Гэвч түүх үүгээр дуусаагүй дараагийн олон гэмт хэргийн мөр түүнтэй холбогдсоор байсан юм байна. 1980 онд Алкала Робин Самсоугийн алхахын хэрэгт буруутай тогтоогдсон. Цаазаар авах ял сонссон мөрдөн шалгалтын үеэр Сиэтл хот дох түүний агуулгыг нэгчгэд олон зуун гэрэл зураг олдсон. Зургнууд дээр танигдахгүй эмэгтэйчүүд охид хөвгүүд байсан бөгөөд зарим нь ямар ч хамгаалтгүй байгаа тийм зургууд байсан. Мөн цагдаа нар түүний хадгалж байсан үнэт идлүүдийг олсон бөгөөд мөрдөгчд эдгээрийг хохирогчдоос авсан дурсгал байж болзошгүй гэж үзсэн. Тэдний дунд Робин Самсоугийн зүүдэг байсан алтан эм хүртэл олдсон байдаг. Гэвч Алкала давт заалдаж шин шүүх хурал авах эрхтэй болсон. Тэр 2 дахь удаага мөн буруутай тогтоогдож цаазаар авах ял сонссон ч дахин давт заалцаар байсан байна. 2003 онд прокурор Мэд Мёрфи хэргийг дахин хариуцах агуулгаас олдсон эдмүрийн баримтуудыг ДНХ-гийн шинжилгээнд оруулсан. Үр дүнд нь 4 эмэгтэй хандлахтай холбоотой тогтоогдсон байдаг. Тэдгээр нь болоод ирэхлээрээ Жил Барков, Жоржо Угстед, Шарлотт Лаб болон Жил Парентон нар байсан. 2010 онд болсон 3 дахь шүүх хурлаараа Алкала өөрийгөө өмгөөлсөн ч дээрх бүх алхахын хэрэгт буруутай тогтоогдсон. Тэгээд дахин цаазын ял сонссон. Үүний дараа тэрээр Нью-Йорк хотод болсон Корнелио Крил болон Эллен Ховер нарын алхахыг мөн хүлээн зөвшөөрсөн байдаг. Алкалагийн авсан гэрэл сургуудын нэг нь бараг 40 жилийн турш сураггүй байсан эмэгтэй хувь заяаг хэрхэн өрнөснийг тайлбарлах түлхүүр болсон байдаг. Техасын 29 настай Кристен Торонтон баруун нутгаар аялж явах үедээ алга болсон. Түүний дүү Кейти бараг 40 жилийн турш эгчийгээ хайсан бөгөөд 2013 онд Кейти Торонтоны хүү Алкалагийн тухай нэвтрүүлэг үзээд ээждээ түүний авсан зургуудыг үзүүлсэн. Зургийн нэгэн дээр нь мотоциклийн ард сууж буй эмэгтэй байсан. Кейти хэсэг ширтэж байгаад түүнийг таньсан байна. ДНХ-гийн шинжилгээний үр дүн нь Wyoming мужаас олсон танигдаагүй шарил нь Кристен Торнтон болох нь тогтоогдсон байна.
39 жилийн дараа Кейти эгчт нь юу тохиолдсныг инхүү мэдэж авсан. За мөрдөгчдийг үжиж байгаагаар Кристин Родни Алкалагийн хохирогч болсон байх магадлалтай. Яагаад магадлалтай гэж байгаа вэ гэхээр энэ хэргийн шүүх хурланд болоогүй, гин буруу танд бүрэн нотлогдоогүй. Алкалаг энэ хэргийн яллагдагчаар татсан боловч тэр эрүүл мэндийн байдлаас шалтгаалan өөр муж руу шилжүүлэн шүүх ажиллагааг явагдаагүй үлдсэн байдаг. Тэгэхээр тэр энэ хэрэгтэй гин буруу хүлээгээгүй гэсэн үг. 2021 онд Калифорни мужид цаазаар авах ялыг төр түтгэлзүүлсэн байсан учраас Родни Алкала 77 наснда байгалийн жамаараа нас барсан байдаг. За гэхдээ түүний тухай хамгийн том асуултууд өнөө хүртэл хариултгүй хэвээрүүлсэн байдаг. За тэр нь юу вэ гэхээр тэр үнэхээр 7 эмэгтэй амийг хөнөөсөн үү? Эсвэл түүний хохирогчдын тоог хэдэн 10 бүр хэдэн 100-аар хэмжигдэх үү? Мөрдөгчдийн хэлснээр тэр Америкийн нэгдсэн улсыг зүүнээс баруунаас зүүн тийш нь олон удаа туулсан байдаг. Тиймээс Родни Алкалагийн бүх хохирогчид өгнөөдөр ч олдоогүй байх магадлалтай гэж үздэг юм байна. Энэ хүний тухай хийгдсэн 2022 онд гарч байсан Dating Dead гэж цуврал байт юм байна. За би энэ цувралыг үзээд кино товчлол маягийн бичлэг оруулах юм уу гэж бодож байгаа. Хэрвээ та бүхэн дэмжиж байвал комент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүр танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.